За тэгээд та бүхэнд сар шинийн мэд хүргэе. За амьдралын бүх хил өдрүүдийг эзэн захирдаг гэдэг бүгдээрээ санаад те эзэн бүгдээрээ талархлыг хүргэе. Тэгээд эзэн өөрийнхөө хүслийг та бидний амьдралд үнэхээр дүүрэн биелүүлэх болтугай. Амен. За бид нар эхлэл 50 дугаар бүлгийг харах юм бол 50 дугаар бүлгийн сүүлийн хэсгийг 22-оос 26-ыг харах юм бол Йосеф гэж хүн гэр бүлийнхээ хамт Египтэд суугаад 110 жил насалсан өөрийн хүүхдүүдийг бас бүр тэдний 3 үеийг үтсэн гэж. Бас Манасе гэж түүний нэг хүү байгаа. Тэгээд Манасегийн хүү Махирийн хүүгүүд ч Йосефийн өвөр дээр өсчээ гэж. Тэгээд Йосеф ах トゥ нартай хандаж би үхвч бурхан та нарт туслахаар хурж очиж та нарыг энэ газараас дагуулan гаргаад Авраам, Исаак, Яаков тангаргалсан тэр газарт аваачна гэд. Йосеф бас Израилийн хүүхдүүдээр тангаргалуулаад хэлсэн нь бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв. Тэгээд Йосефийг 110 наснда өгсөнд тэд түүний биеинд гүгэл хийгээд Египтэд авсалжээ гэж ингэж хэлсэн байна. Энэ гарч байгаа түүх бол ерөөсөө бүхэл бүтэн Библийн хамгийн ихний ном болох Эхлэл номын тийм ээ 25 дугаар бүлэг дээрээс ахуулаад нэгэн Авраам гэж хүний үр сад явж байгаа. За Авраам гэж хүү эхнэр Сарагийнхаа хамтаар өөрийнхөө аавыг дагаад тийм нэг газараас нөгөө газар руу ингээд нүүж яваа. Сүүлдээ ингээ Харан гэж газар суурших маягтай болсон. Гэтэл бурхан түүнд дуудлага өгсөн. За тэгээ түүнд юу гэж хэлсэн гэхээр миний чамд зааж өгөх газар руу яв. Би тэр газрыг чиний үр удамд эзэмшүүлэх болно гэсэн. За гэтэл яг тэр дуудлагыг хүлээж авах үедээ Авраам бол Авраам нэртэй байсан. За тэгээ Авраамын хувьд болохоор зэрэг эхнэртэйгээ гэрлээ зөндөө удсан боловч үр хүүхэд байхгүйсэн. За бурхан түүнд амлаж байгаа тэр амлалт нь чиний үр удамд өгнө гэд хэлчихдээр нэг ч гэсэн хүүхэд байхгүй тохиолдолд энэ итгэхээс өөр аргагүй тийм байдалд хүрч байна гэсэн. Бид нар Еврей номын 11-р бүлгийг харах юм бол тэнд итгэл гэдэг бол бидний харагдахгүй байгаа зүйлсийн бодит байдалд найдахыг хэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр бид нар бол мөнхийн улс байгаа гэдэгт итгэж байна. Бид нар бурхан байгаа гэдэгт итгэж байна. Бидний бурхан эзэн гурлаар оршигч нэг бурхан юм байна. Тэгээд тэр хүний махан биеэр 2000 жилийн өмнө ирээд биднийг бурхантай тогтоосон байсан харилцааг бурхан бидэнтэй тогтоосон байсан харилцааг бид нар нүгэл үүлдээд өөрсдөө орхиж отсон боловч биднийг бурхан өөрлөгөө эргүүлж авах ажлаа өөрийн цорын ганц хүү Есүсээр дамжуулан биелүүлжээ гэж. За өнгөрсөн бүтэнсэн өдөр бид нар бурханы ариун сүнсний өгдөг 9 үржимсний нэг болох амар тайвны тухай үзсэн ба. За энэ дээр 3 зүйл хэлсэн. Нэгдүгээрт нь бурхантай харилцах харилцаан дээрээ бид нар амар амгаланг олох ёстой гэж. Энэ нь эв найрамдалтай байх ёстой гэсэн. Эвлэрэх ёстой гэсэн утгатай. Бид нар үүндээ бол өөрсдийнхөө хүслийн замаар явах үедээ бид нар бурхнаас холдож салсан түүнтэй бид нар эв түнжингүү болсон гэсэн утгатай. Хэрвээ энэ чигээрээ байвал энэ нь бурханд ямар ч нөлөө авчрахгүй болооч харин бидэнд бол энэ муугар төгсөх тийм аюултайсан баг. Тийм учраас бурхан бидэнд хайртай учраас тэр мөхлөөс тэр мөнхийн үхлээс биднийг аврахын тулд тэр хүний махан биеийг өмсөн яг хүнтэй адил амьдралаар энэ дэлхийд амьдарсан байгаа. Ингэж ээж бид бүхэн яг өөртөөгөө адилхан нэгнээс өөрсдийнхөө ойлгож болох хэлээр ойлгож болох тэр хүмүүст ойлгуулж болохоор ингээд бурханы хийсэн тэр ажлыг харах боломжтой болсон байгаа байхгүй. Тэгэхээр Есүс Христээр дамжуулж бид бурхантай эвлэрчээ гэсэн үгийг бид нар Библиэлд олон газар харж байна. Тэгвэл бурхантай эвлэрэх гэж юу хэлж байгаа юм бол бидний мөнхийн ирээдүй шийдэгдэж байна гэсэн үг. Мөнхийн ирээдүй шийдэгдэж. Тэгвэл ингээд та бидний мөнхийн ирээдүй шийдэгдсэн баталгаатай болсон юм байна гэдгийг бурхантай харилцаан дээрээс бид нар олж хаа. Тэн дээр бид нар санаа зовхоо болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр гэр бүлд нэг тийм харилцаа байдаг шүү дээ. Бид нар шиг баг байхад аав ээжийнхаа нэг үгийг зөрөөд нэг янз бүрийн байдлаар аав ээжигээ нэг жоохон уурлуулсан гомдоос юм гардаг тийм ээ. За ингээд нэг тухайн үед нэг жоохон юу болно тий бөөн юм болно шүү дээ. Чи яхаараа ингэж байгаа ингэж аа тий. Чи ингэж аав ээжийнхаа ачийг хариулдаг юм уу гэдэг боол юм болно шүү дээ. За ингээд нэг хэсэг хугацаанд нэг аав ээжтэйгээ дуурахад харьцаад айгүй хэцүү болж ирж байгаа. Яг тэгэхээр бидний харилцаанд амар тайван биш болчихж байгаа. Миний бидний буруугаас болоод байхгүй.
Тэгээд ихэнхдээ ерөөсө хүүхдүүдийн одоо өөрсдийн хариуцлагагүй байдлаас болдог шүү дээ. Тэгэхээр бурхан бидний хооронд яг л ийм юм болсон гэсэн утгатай. Харин яаж одоо бурхантайгаа бид нар харилцаагаа сэргээх вэ? Бид нар түүнийг харж чадахгүй, барьж чадахгүй, түүнтэй өдөр болгон бид нар уулзаж чадахгүй байж. Харин үүн дээр нэгээр туслахын тулд бурханаас ингэ зууч ирсэн нь тэр нь Есүс байна гэсэн. За тэгвэл одоо бурхантай харилцаан дээрээ бид нар одоо эвлэрлийг оллоо гэх юм бол энэ нь бидэнд мөнхийн амар тайван болдог байна. За тэгвэл бурхан бидэнд ийхүү Есүсээр дамжуулж амар тайвныг өгсөн учраас Библиэл дээр Есүсийг тэр бол амар тайвны хун тайж уу хан хүү гэж нэрлэдэг байгаа. Амар тайвны хаан гэж хэлж байгаа түүний. Тэгэхээр Есүс Христэд итгэсэн хэн бүхний зүрх сэтгэлд Есүсээр дамжуулж тэр мөнхийн амар тайван ирдэг шалтгаан нь бид нар нөгөө биднийг бүтээсэн бидний амьдралын маань утга учир амьд оршихуун утга учир болсон мөнхөд байх баталгаа маань болсон бурхантайгаа харилцаа маань сэргсэн явдал байгаа байхгүй. Иннээс болж бидний зүрх сэтгэлд амар тайван ирсэн байна. За тэгвэл одоо амар тайван бас хоёр дахь тийм бидний амьдралд одоо бурхны өгдөг энэ амар тайван хоёр дахь нь болохоор бид нар юун дээр гэсэн байна. Бид нар өөрсдөө алив зүйл дээр санаа зовхоолно гэсэн. За одоо ингээ гэр бүл эргэн тойронд байгаа өөрийн амьдралын ирээдүйдээ ингэж одоо ханддаг хандлага маань ондоо боллоо. Би бурханд найддаг бол. Тэгвэл үүнээс шалтгаантай миний бүр ингээ зүрх сэтгэлийн гүнд бүр сүнсэнд маань амар тайван ирсэн. За энэ амар тайван болоод үнэхээр бас бидэнд ямар ч үед бидэнд хэрэг болдог амар тайван байна. Одоо ингээд амьдралд ингээд янз бүрийн зүйл тохиолдол энэ тэнд юм хүм донголцоод ингээд ирэх үед бид нэр амар тайван байх гэдэг бол маш чухал байдаг. Тайван байх гэдэг бол маш чухал байдаг. Тайван биш ингээд эхлэхэд л асуудал гардаг тийм ээ. За тэгээд араа нөгөө Бакугийн одоо тэмцээн сая өчигдөр өнөөдөр хоёр ингээд болоод өнөөдөр яг хожигдсноор цуглаан дээр амжиж ирлээ. Хожсон бол баларх гээд байхгүй тий. Дахиад нэг тоглолт гарчих гээд тий. За тэгээд ямар ч гэсэн ингээд нөгөө тоглолтын үеэр ингээд нөгөө одоо бидний хүүхдүүд тоглож байгаа учраас бидний хүүхэд тоглож байгаа учраас ингээд за ингээд гол хийх юм бол өстой бөм баяр асуудлаас үсрээл нөгөө даруухан Азууд ч биш шүү дээ ингээд гээд орилоод ингээд бөм баяр болоод тэгснэ өнөөдөр жишээ нэг унчиж байгаа байхгүй нэг хүүхдүүд ингээд явруулаад унтсан. Тэгээд ингээд би ингээд харчаал за гайг байгаагаа бодсон. Ээжийнх нь хувьд бол ингээд шууд хэцүү болж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ иймэрхүү маягаар тий одоо бидний амьдралд янз бүрийн гинтийн зүйл тохиолдоход бид нар гинт шоконд ороод, паникнд ороод юу хийхээ мэддэггүй. Харин бурханаас ирсэн энэ амар тайван болол бидэнд яг энэ тохиолдолд тусалдаг баг. Тэгээд бүр Петр болон дагалдагч нартай Иесус хэлжээс та нар хэний ч өмнө хаад ноёдын өмнө очиод миний тухай ярихдаа та нар айхгүйгээр аманд чинь тэр үгс нь өгөгдөх болно гэж хэлсэн нь бурхны өгсөн амар тайван байгаа байхгүй. За одоо нэг ийм юм болъё гэж бодъё. Иесусийн сургаал дотор нэг тийм үг байгаа шүү дээ. Биеийг чинь хүнээс битээ. Тийм ээ? Харин сүнсийг чинь мөнхийн галтаа нуурд хайж чадах бурхнаас та нар эмээ гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр бурхантайгаа бид нар одоо эвлэрсэн байна. Есүсээр дамжуулаад. Тэгээ энэ тал дээр үнэхээр за баталгаатай болчлоо. Тэнгүүд одоо би өөртөө энэ юу гэж би хэлж амьдрах ёстой гэвэл за Есүс миний эзэн учраас тийм ээ. Би Есүст итгэж байгаа ч би өнөөдөр бурхны гэрүүлийнх болсон учраас би үнэхээр амар тайван амьдрах болно гэдгээ хэлж явах ёстой өөртөө. Би амар тайван байх ёстой. Би алив зүйлд шоконд орохоо болно. Би хүнээс айхаа болно. Алив зөв шодрог усын өмнө тийм ээ. Би цэг шулуун зогсохдоо би айхгүй байх болно. Учир нь бурхан миний талд байгаа маа гэж. Тэгээд Ром номон дээр бүр тэгж хэлсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ бүр Петр дээр, Иоханны загтлууд дээр хэр бурхан бидний талд юм болов тийм ээ. Хэн биднийг ялах вэ гэж хэлсэн баг. Бурханыг ялдаг хэн ч байгаагүй, урд хожид хизээж байгаагүй, байхчгүй. Бурхан тэр болоод мөнхөд ялагч байгаа. Тэгвэл бид түүнтэй нэг гэрүүлийн гишүүд болсон. Түүний үр хүүхдүүд болсон учраас би газар дэлхийд байхдаа жижиг сажигнаас битгий айж амьдраараа гэж хүсэж байна. Манай болдоох маань эмнэлэгт байж байгаа. Би нэг хоёрч очих юу гарлаа. Боломж гарсан. Тэгээд уулзах тоолонд ингээд нэг юу яаж юм л да. Ер нь айхгүй байна тийм ээ.
За зүгээр хөндлөнгөөс харахад хавдар тий хорт хавдар гэдэг ихэр чинь бүр цусны ингээ хорт хавдар гэдэг ихээр за энэ бол ер нь эдгэрхгүй талдаа баг. За одоо бараг л өхөж магадгүй нэ гэл ингээл тий. Ингээ айх юм зөндөө гарнаа да. Тэгээ зарим нэг одоо таньдаг хүмүүс нь уццснаа наа чи үе дамжсан хараал байна гэж авсан гэсэн. Тэгээ энэ бүхэн чи дандаа энэ муу сүнснээс өгдөг ятгалаг байгаа штэ. Хүнийг айлгаж штэ тийм ээ. Би юу буруу хийчгээд одоо ингээ зовж байгаа юм бол доо. Тэгээд тэрийгэ засгаад гिचээд засч чадахгүй бол яах юм? Эдгэрхгүй бол яах юм? Тэгээ эцээ эцтэй одоо ийм айц донд бид нар амьдарч болохгүй байхгүй юу? Энэ дэлхийд бидний энэ богинохоо амьдрал дээр Билли Грэхэмгоо хэлсэн шүү дээ. Одоо өнгөрсөн зууны хамгийн алдартай номлогч байлаа. Сайн мэдээ тарагч хэлсэн шүү дээ. Амьдралын өдрүүд бол дэндүү богинохон шүү. Яг Библиэд хэлсний дагуу хэлж байгаа байхгүй тий. Дэндүү богинохон. Тийм учраас ийм чигэл юмыг заасан, тийм чигэл юм ингээд янзалчи. Би ингэж нэг өөрийгөө ингэчиг гэхээсээ илүү Бурхан юу хүсэж ийн гэдэгт анхаарлаа тавих гэдэг чинь маш чухал байгаа байхгүй. Тэр магадгүй Бурхан таны амьдралд ингээд одоо амьдралын өдрүүдийг зөвшөөрөхдөө энэ донд бас янз бүрийн өвчин одоо зүдгүүр нэг зовлон бэрхшээл туулахаар айлын төлөвлөсөн байгаа шүү. Энэ болгоно нь бүгдээрээ бидэнд сайн байхын төлөө Бурхан өгсөн байдаа гэдгийг хэлэх гээд байна гэсэн. Тэр эцэст нь Бурхан энэ бүгдийг сайнаар эргүүлнэ гэдэг нь бид нар Бурханы өвөрт очихдоо ямар мэдрэмжтэй байна гэж бодож байна. За би нэг одоо цогтахынд өчтөр манай отгоох цэгийг ч явж байгаа таарсан. Тэгсэн манай хоёр нөгөө цэрэгт байсан тухайгаа ярьсан гэж байгаа байхгүй. Тэгээ би даруухан л байж байгаа байхгүй. Тэгээ яадаг тэр би чинь айгу богинохон хугацаагаар цэрэгийн албанд байсан хүн чинь. Тэгээд энэ баг айгу олон жил ингээд цэрэгийн алба хаажсан хүмүүс чинь зөндөө ярих юм байгаа шүү дээ. Тэгээ би чимээгүй байдیں۔ Тэгээ ер нь номлол дээр нэг ярьдаггүй шүү дээ, тийм ээ? Тийм ээ? Тэгээд тэгээ өнгөрөөд ах юм ерөөсөө яах вэ? Гэхдээ бас яг тэр чинь хэдэн сард хэдэн нэг жил гарan ингээд байсан гэд бодоход тэр хугацаанд бол хүний эрх нь байх гэдэг бол нэг ер нь жоохон асуудалтай. Хүний одоо эрхшээлээр тушаалаар амьдрах те босох суух тэгээ баах шиг хүртэл заалгана гэдэг чинь үргээр бас яг нэг юм эрхчлөө хомигдож байгаа байхгүй. Тэгээд тэр өдөрт нэг удаа нэг хүнд шанаад бол марих тэр ер нь бол асуудалтай шүү дээ. Ер нь байнга шүү дээ тийм. Тэгээ заримдаа бол үнэхээр нэг за эндээс нэг амьд гарчул гэсэн бодол төрхөөр тийм өдрүүд угаасаа байсан. Өвдөөд өөхөх шах гэсэн тэгээд ухаангүй ингээл 2 3 хоног хэвтэйл ингээл те ямар ч тусламж авч чадахгүй ингээл хэвтчихсэн өдрүүд байсан. Тэгээд дараа нь цэргийн албанаас халагдлаа. Гэртээ орж ирчээд ингээд уг нь бол миний санаа болохоор би баг ингээд бүтэн жил жингээ ингээд нөгөө гэртээ очих юм бол өдөр шөнөгүй нэг хэд хоног унтна гэж бодсон байхгүй юу нэг бар. Хин ч намайг сэрэхгүй шүү дээ тий. Яа нэг сайхан тааваараа босч байгаараа л идчихэл унтаал гэж тэгж бодсон чинь миний одоо амьдралын хэв маяг тийм биш болчихсон. Яг л дандаа цэргийн амьдралаар амьдарсан учраас. Тэгэхээр би эргээд яг энэ өдрүүдэд эргээд харахтаа тэнд бол муухай санагдсан зүйл зөндөө байсан. Гэхдээ тэндээс миний амьдралд үйлдсэн бас олон сайн зүйлүүд байсан ба. Би нэг тэгж нөгөө хүнийг өөрөөсөө дор үздэг тэр үзэл бол цэрэгт гэгдсэн шүү дээ. Бид нар бүгдээрээ л адилхан юм байна гэж тийм. Энэ нийгмийн нэгж юм байна гэж харж гэлсэн. Тэгээд хоёрдугаарт нь хүнд ер нь бол ийм зөв зуршил гэдэг бол маш чухал байдаг тийм. Хариуцлагатай байх гэдэг бол маш чухал байдаг. Хүн өөрийнхөө төлөө хийх ёстой зүйлээ хийхгүй орхигдвол яаж дампуурж ингэж одоо сампирхийг харж байгаа тийм ээ. Хүн өөрийнхөө амьдралын төлөө хийх ёстой зүйлээ хийгээ дээрээс нь Бурханд даалгасан зүйлийн араас явна гэдэг бол ямар их өрөөлвэ гэдгийг одоо Библи бидэнд хэлээд байна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ богинохоо амьдрал бол биднийг одоо дасгалжуулж байгаа амьдрал гэдэг бодох хэрэгтэй. Бид Бурханыхаа өмнө тийм ээ одоо юуг бид нар ухаарах уу гэхтээ за Бурхан маань ариун учраас ариун амьдр гэсэн. Тэгвэл би ариун амьдрч байна. Миний бодол санаа ариун байна. Алив нэг зүйлийг хардаг хараа маань ариун байна. Миний одоо өөртөө тэгээд байгаа маш хүчтэй тэгээд байгаа үзэл санаа маань Бурханы өмнө ариун байж чадж байгаа юу? Миний хийж байгаа зүйл, хэлж байгаа зүйл, харж байгаа үнцэг бүгд ариун байж чадж гинүү? Зөвхөн нэг л юг аваад ингээд үзэхэд бид нар зөндөө олон талаараа дутуу, бохор байгаа гэдгийг анзаарна. Харин эзэн биднийг мэдж байгаа учраас, сайн мэдж байгаа учраас, бидний сул дорой байдлыг сайн мэдж байгаа учраас бидэнд хамгийн чухал зүйлийг нь зөвлөдөг баг.
та нар надтай холбогдвол үр жимс гаргана гэж. Тэгээ надтай холбогдвол үр жимс гаргана. Иохны 15 дугаар бүлэг дээр усан үзмийн сургаал зүйлийг ярьж байхдаа би бол усан үзмийн жинхэнэ мод гэдэг нь нөгөө амьдралыг өгдөг. Жинхэнэ бурхан гэж өөрийгөө хэлж штэ тий. Бүтээгч байна гэж хэлж байгаа. Тэгвэл та нар надтай холбогдвол та нар амьтаа болоо зогсгүй бүр үр жимсийг гаргана гэж ингэж хэлж байгаа. Энэ нь Есүсгүй бол бүтэхгүй гэдгийг хэлж байна. Бурхангүй бол бүтэхгүй гэдгийг хэлж байгаа. Бурхантай бол яг бурханы хүснээр ургана гэсэн утгатай байхгүй. Тэр зэрэг гэрж байгаа өдрүүдээ бүгдээрээ эзэндээ итгэлээрээ даатган тавьцгаая. Бүхий л амьдралын бүхий л зүйлүүдийг бид нар засаж ингэж одоо яачихгаа залчихгаад ингэж яваад ах нь бас тийм зөв биш ээ гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байгаа. Өвчин болгон эдгэхгүй гэдгийг би та бүхэнд хэлье. Дахин хэлье. Бид ямар нэг байдлаар өвчин туслаа гэж бодоход зарим өвчин бол эдгэхгүйгээр намайг өхүүлэхээр ирсэн өвчин байж болно шүү дээ. Тийм үү? Тэгэхээр би тэрнтэй би тэмцэлдэл ингээд одоо би эдгэрэх ёстой энэ бурхан байна уу хааж ч үгээд ингээд байх нь бол зохистой зүйл ерөөсөө биш ээ. Харин бидний залбирал яг ямар байх ёстой юм бэ? Бурхан минь таны хүсэл бол намайг эдгээгээч. Надад урт удаан насыг өгөөч. Тэ? Тэгээд таны нэрийг гэрчлэхийг та надад зөвшөөрөөч. Би танд үйлчлэмээр байна. Бидний залбирал тийм байх ёстой. Магадгүй та ингээд нэг бурхны өмнө гимтээ санагдаж байгаа бол түүнийг гимших нь бас зөв. Бурхан хүсвэл ингээл итгэж чинь. Ингээл итгэж чинь. Бурхан тушаахад л эдгэж байгаа шүү дээ, тийм ээ. Бурхан тушаахад бид нар амьдрсан шиг, бурхан тушаахад бид нар эдгэн, бурхан тушаахад бид нар энэ дэлхий дээр өмсөж байгаа энэ биеэ орхиод түүний өмнө бид нар шүүгдэхээр очих болно. Энэ өрсө бидний амьдралын хатуу үнэн байгаа. Одоо ингээд цагаан сар ингээд янз бүрийн Монголын уламжлалт баяруулаад яхад маш их шашинлаг зүйлүүд одоо нөгөө одоо буддын сургаал юм уу, бөө мөргөлийн ч юм уу, ямар нэгэн мухар сүсэг шингэсэн олон зүйлүүд энд орчихсон байдаг. Тэгээ бидний Христэд итгэж хүмүүсийнхаа хувьд тэр шашны үүл гэхээсээ илүү бидэнд нэг нэгнтэйгээ тогтоодог те харилцаа те тэр эв нэгдэл тэр найрамдалтай амьдрах нэг нэгэндээ амар тайвныг хүргэх гэдэг тэр зорилгын дагуу бид нар уламжлалаа сахихта шашны тэр бурангуй үйлсүүдийг ногоорч харин бид нар яг нэг нэгэндээ хайрыг түгэх гэдгийг чухалчлах нь зөв байх гэж би бодож байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт одоо номлогчтой пастор Баярагийн бас дамжуулжсэн үгээр 3 дахь нь болохоор 3 дахь амар тайванд бид нар бусдад энэ амар тайвныг өгч байдаг гэж ингэж хэлсэн байна. Тэгээд ингэсэн бааш та нарт Христээр ирдэг тэр амар тайван нь амар тайвныг тогтоогчдоор дамжуулж яг тий дүүрэн бэлхэх болтгоо гэж байгаа шүү дээ тий. Амар тайвныг одоо ингэж бусдад өгөхийг хүсдэг, тунхагладаг, амар тайвны сайн мэдээг, Есүсийн тэр сайн мэдээг хүргэдэг тэр хүмүүс бас өөрсдөө бас шагнагдана гэдгийг хэлж байгаа. Бусдад амар тайвныг түгээж байгаа нэг нь бүр энэ дэлхий дээр өрөөлийг авна гэдээ Есүс ингээ хэлсэн байгаа даа. За бид нар золгохдоо юу гэж золгодог вүлээ? Амар өнөө гэл тээ. Амар өнөө гэж тээ. Библиэлд бас нэгээ ингэж өрөөсөн юм байна. Одоо манайхан бас айгу нөгөө чамирхдаг улсууд юм чинь бас еврей хэлээр нь тийм одоо шалом гэх бас нэгэндээ айгуйтэй гин. Тэгэд ер нь шалом гэдэг чинь амар амгалан танд байх болтгоо гэсэн үг л дээ ер нь утга нь. Тэгээ буцаагаад хүн ингээд шалом тэ peace be with you амар амгалан танд байх болтгоо гэд буцаж хариулвал тэр хүн таны өрөөсөө амар амгалан очно гэсэн утгатай үгийг Есүс хэлсэн байгаа. Тэгээ харин нөгөө хүмүүс угтаж авахгүй бол тосож авахгүй бол яана гэсэн. Тэр нь эргээгээ чамд өрөөл олно гэ. За энийг бид нар шууд тэр утгаар нь бас ойлгох чинь жоох дутагдaltaй. Тэрний үгтэр нөгөө зүгээр нэг айлд ороод амар байна уу гэснийхаа төлөө өрөөл авах гээд байна гэж бид нар айгүй хөнгөн боддог үгүй. Тэр чинь сайн мэдээ ярих тухай ярьж байгаа хгүй бас. Есүсийн тухай ярих тухай ярьж байгаа хгүй. Нөгөө амар тайвны сайн мэдээг тэр айлд өгөх тухай ярьж байгаа. Тэгээ тэр айл хүлээж авахгүй болоод тэгээ хүлээж авахгүй бол Бурхны өрөөж байгаа өрөөл чамд ингээ үлднэ л гэж хэлээд байна гэсэн. Бусдад үүнийг хуваалцахын төлөө яваарай. Үүнээсээ болж та нар баяр хөөрөөр дүүрэх болно гэж бас хэлж байгаа. Амен гэж хэлэх юм байна уу? За тэгээд
энэ Йосеф гэж хүн одоо олон жилийг Египтийн нутагт өнгөрөөсөн байдаг. Уг нь нөгөө Авраам гэдэг хүний одоо ач байхгүй юу? За Авраам ч ерөөс нэг 100 настахтаа одоо бүр 187 наснда нас урсан ба. За тэгээд хамгийн анх Бурханаас түүний эхнэр Сара хоёрын дундаас нэг хүү төрүүлж өгсөн нь Исаак нэртэй хүү байсан. Өөр эхнэрүүд бол дараа нь Авраам авсан Сараг нас урсны дараа. Тэгээд тэднээс зөндөө олон хүүхдүүд төрсөн мөртлөө Авраам тэднийг өөрийнхөө нөгөө амлалтын хүү болохтой Бурханы өрөөж байгаа энэ хүүхдийг би ашиглах гэж байна, хэрэглэх гэж байна гэдэг тэр хүүгээс ингээ холдуулсан байгаа. Яг тэгвэл дараа нь Бурханы үйл хэрэгтэй нь саад болох болов. Үүн шиг бид нар бас өөрсдийн одоо бодол үзэл санаагаар босгож ирсэн зүйлүүдийг Бурханы сайн мэдэн саад болох зүйл байвал бид нар түүнийг холдуулах ёстой байд юм аа. Үүн шиг бид нар бас алив нэг уламжлалын мухар сүсгийн тэн зүйлүүдээс бид нар ангид байх ёстой гэдгийг хэлж байна гэсэн. За ингээ нөгөө Исаакаас төрсөн хоёр хүүгийн нэг нь Яаков байгаа. За ах нь бол Бурханы өрөөлийн талаар нь жоохон тоохгүй ингээ амьдэрсэн. Харин Яаков бол түнд үнэхээр сүсгтэй байсан учраас Бурхан Яаковыг хэрэгэлсэн ба. Яаков дөрөв их нэртэй байсан. Тэгээд 12 хүү төрсөн. 12 хүүгийн нэг нь болох Йосеф, дээр 10 ахтай, 11 дэх хүү. 10 ах нь түүнийг үзэн яддаг байсан. Ягаад гэвэл нөгөө дөрөв эхнэрээс төрсөн хүүхдүүд учраас хоорондоо ингээд нэг атаархах барих юм гарна. Тэгсэн чинь нөгөө Яаковын ингээд анханасаа хайртай байсан эхнэрээс нь төрсөн хүү учраас түүндээс нэг ам тавьдаг байсан. Тэгсэн чинь нөгөө ах нар нь түүнд атаархна. Наав ээжээс ингээд бүр ингээд эрхлээ дууссан нэг ийм нөхөр гэдэг. Тэгээ бүр атаархсандаа түүнийг ингээд хайр нутагт явж исэн худалдаачдад 30 мянган зоосоор худалдсан байгаа. Хэрвээ та бүхэн санаж байвал 2000 жилийн тэртээ Есүсийг бас 30 мянган зоосоор үнэлж байсан байна. Тэгээ тэр өдрийг хүртэл бүр энэ баг хэдэн мянган жил өнгөрцөн байгаа шүү дээ. Өнгөрсөний дараа ч гэсэн нэг хүнийг үнэлж байгаа үнэн нь 30 мянган зоосоос ингээ хэвээрээ байгаад байсан байгаа байхгүй. Тэгээ хүнийг бол ингэж үнэлж болдог гэсэн энэ дэлхийн бурангуун тэр үзэл бол үнэхээр байлаар. Энэ бол бодор сүнс ингэж завхруулсан байгаа байхгүй. Хүний үн цэнийг мөнгөөр хэмжиж болдог гэж. Гэтэл Бурхан биднийг харахтаа би өөрийн цорын ганц хүүгээ хүртэл та нарын төлөө өгж байгаагаар та нарын үн цэнийг би ингэж харуулж байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би та бүхнийг юунд би урам зоригтой байгаасаа гэж хүсэж байв. Амьдрал чинь хэрвээ асуудал дарамт ингэж ирвэл би та бүхнийг Бурханыхаа өмнө те Есүсийн нэрээр ингэж тунхаглаасаа гэж хүсэж байна. Би та бүхэн зааж өгье заа. Эзэн намайг өөрийн болгосон. Есүс эзний тэр ариун цусны гавьяагаар намайг худалдан авсан. Миний амьдрал надад Бурханаас ирсэн аврал болол Есүс Христийн тэр ариун цусны үнцэнтэй адил юм аа. Би эзнийг бас би эзэнд тоогч эзэн намайг нэг үүслээрээ аварс. Тийм учраас энэ дэлхий дээр эзний маань эсрэг босч ирж байгаа ямар ч зүйлийн өөдөөс би чимээгүй бай гэж би хэлэх болно. Эзэн миний эзэн юм а гэж хэлнэ гэсэн. Түрүүн бид нар Магдалины дуу дуулж байхдаа ойрд дуулаг учраас та хүн жоохон яасан бахтай ямар дуу гэж бодсон байж магадгүй. Та бол миний ертөнц юм аа тийм ээ. Танаас өөр бурхан гэж байхгүй. Миний зүрх сэтгэлд ингэж таны эзэлсэн тэр байр суурийг өөр хинч эзлэхгүй байх болно гэж хэлж байгаа. За хүмүүсээ бид бүхэн бол сул дорой хүмүүс байдаг. Бид нар нэг одоо жилээр бидний бодол санаа их өөр болж байгаа. Харин Бурханы үгийг уншиж түүгээр амьдрдаг хүмүүс бол тэгэж өөрчлөгддөггүй маа. Тийм амархан хувраад байдаггүй маа. Яг бид нар яаж өөрчлөгдөд байдгүй гэхээр нэг үе бид нар ингээл одоо ардчилсан нам гал яв. Нэг үе ингээл ман гал яваал те. Нэг үе хүн нам гал явдаг шиг ингэж бидний бодол санаа хүний үгээр дамжуулж те ингэж яг Библиэд хэлсэн номлолын салхинд ингэж туугдаж энэ тэнд шийдэгдэж ингэж явдаг шиг ийм байгаад байдаг байхгүй юу? Ийм юм сайн гэвэл бид нар олноороо туршиж үзсэн тийм ээ. Бид нар бүгдээрээ тийм. Тэгээ бид нар Адам Ева хоёрыг тэр одоо Эден цэцэрлэгт нэг хайтахан байчихгүй юу даа гэж бас бодох үе цаана байдаг тийм ээ. Тэгээд бид нар өөрсдөө байсан ч бас ялгаагүй тех байсан гэдэг бодох хэрэгтэй. Тэгэхээр муу ёрийн сүнсний одоо тэр санаа болвол биднийг нөгөө мөнхөд оршигч эзнээс маань салгах явдлаа байгаа байхгүй.
Тийм учраас бидний бодол санаанд ярина бидний харилцаанд аливаа асуудлыг авчирч өгнө. Бидний найдварыг ингэж бүр цөхөрдүүлж таслахыг тэр оролдох янз бүрийн ятгалгуудыг хийдэг. Харин Библиэс харвал тэр бидний гарыг хөлийг тушчдаг юм биш ээ. Тэр зүгээр бидний оюун бодолд ингэж тэ одоо ятгаж яадаг гэж хэлж байгаа. Биднийг одоо залхуурахыг, Бурхны үгээ уншихгүй байхыг, Бурхныхаа үгэнд итгэхгүй байхыг ятгаж яадаг. Энэ бүхэн чинь үний юм уу? Амьдрал чинь боломжтой юм уу? Бүтэмжтэй юм уу? Өө чи өвдөж байгаа юм уу? Бурхан чамд хайртай гэвгүй лөө? Есүс чиний төлөө амиа өгсөн биш үү? Чи яагаад ийм хөсрөө амьдраад байгаа юм бэ гэж ятгаж гэлдэг. Энэ дэлхийд бүх хүмүүсийг хаан болгохоор Бурхан бүтээгээгүй. Улс үндэстнийг энэ зохион байгуулалт одоо тэ дотоод бүтцэн нэг удирдагчтай, нэлээд хэдэн туслахуудтай үйлддэг хүмүүс байна, зарагддаг хүмүүс байна, бас тижээлэгддэг хүмүүс гэж бас байгаа. Зарим хүнийх нь амьдрал үнэхээр яаж ч хичээгээд босч ирэхгүй байж болно. Тэр хүн Христэд итгэгч байлаа гэд Бурхан минь бусад хүмүүс ийм сайхан амьдраад тахад яахаараа би ингэж амьдраад байгаа юм бэ гэд гомдлоод ахад тэр хүний хамгийн ихэнд хийх ёстой зүйл биш ээ. Харин Бурхан та яг намайг ийм амьдралтай байхад та өөрийн нэрийн төлөө намайг хэрэглээч. Би танд үйлчлэе. Харин та миний хэрэгцээг минь та санаж өгнө гэсэн үгээ санаач. Би танд итгэж байна гэж ингэж амьдрах нь бидний хандлага байх ёстой байгаа маа. Амен. За тэгэхээр одоо бид нар хар газар бид нар Монгол хүмүүс байна. Тийм учраас бид нар цагаан сар тэмдэглэж байна. Энэ бол бидний үнэхээр сайн уламжлал байгаа. Энэ бол бидний одоо identity гэж ярьдаг тийм ээ. Бидний нэрийн хуудас. Бид нар бол Монгол хүн гэдгээр бид нар танигдана. Бидний хүүхдүүд энд өсөж байгаа. Тэгээд зарим хүүхдүүд монголоор бол сайн ярьж чадахгүй байгаа. Тэгээд яагаад би монголоор ярих ёстой ингээд уурлах хэдэрлэгч хүүхдүүд бас байдаг. Тэгээд манай эгчийн нэг юу байдаг вэ? Манайхан ч завхных болохоор нөгөө сартуул гэдэг юу гаш тэ авгаас. Тэгээд сартуул би сартуул биш гэд манай эгч ингээд зөрлөө. Яагаас тэгэл ээж аавтад нэг хэсэг зөрөөд өгдөг гэсэн. Тэгсэн чи үчи сартуул байхгүй байдаг гэд манай аав чир хоёлаа гайхлаа. Тэгсэн чинь гоо би боржгон гэл сонгож олдог ойлгоцсон. Тэгсэн манай ээж инээгээд чи станараа гөөмөн гинэн байна да. Чи ингээ бүр аав чин сартуулаас төрсэн сартуул, ээж чи сартуулаас төрсэн сартуул. Чи хоёр сартуулын дундаас төрсэн жиггэн сархаан сартуул гэсэн байгаа те. Айгу эдэттэй нэг болж ярьж ирсэн. Тэгээд тухайд би бодож байгаа байхгүй. Гэхдээ энэ нэрэ хусаач ярилцахгүй юм багхгүй ер нь бол те. Тэгээд бидний хувьд Монгол хүн гэдэг маань те одоо явандаа ингээд хүүхдүүд маань өөр үндэстэй хастандаа суугаад олон дахин ингээд хуврал энэ нэг Америкийн нэг юм цагаанууд байдаг шиг те. Үнц нэг угсаг нь асуугч надад герман ямар юм нэг баага холцсны тухай хэлдэг штэ. Тэгээ энэ дэлхий дээр нэг юм цэвэр цустай үндэстэн гэж угаасаа байхгүй. Ямар нэг газараа холилдсон л байгаа ш дүр нь бол ясван дээр тийм ээ. Гэхдээ бид нар бол яг Монгол хүн гэдэг бол энэ таних тамдаг бол бидэнд байна. Тэгээ бид нар үнээсээ үнэхээр бас хүүхдүүдийг ичдэггүй болгох хэвээр тий. Чи Монгол хүн гэдгээр нь бахархах хэвээр. Бурхан биднийг Монгол хүн байхаар бүтээсэн гэж бас бид нар хэлэх нь энэ нэг буруудаа даахгүй гэж боддог. За энэ хайр газарт харин бидний нэг хоёр дахь таних тамдаг бол бид нар бол цагаач нар. Биднээс яг одоо энд сууж байгаа хүмүүсээс яг энд төрсэн хүн бол нэг жоохон хүүхдэл төр хонсож байгаа шиг юм тий. За тэгэл энд төрсэн хүүхдүүд болвол одоо Америк бол миний нутаг гэж ярьж болно. Харин угсаа нь Монгол. Тийм ээ? Тэгэхээр бид нар бол зүгээр энэ хайр газар цагаачилж ирсэн хүмүүс гэхээр энэ нутагт ингээд олон жил сууршаад ирсэн хүмүүсийн нүдэнд бол яалтчихгүй бид нар өөр харагдана ойлгомжтой. За хий нэгэн хүн таныг одоо муу цагаач идэр гэж хэлвэл битгий гомдороо заяа. Тэгээ угсаа үнэ юм чи яах юм? Тэгээ намайг зөндөө тэгж бас дуудаж ирсэн юм байдаг байхгүй юу? Өө чи нөгөө одоо хятад гэж яачсан харсан хятад гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ чи нэг муу хятад одоо юу яа? Нутг руугаа буцаач гэж айгу тэгжсэн удаа байдаг. Тэгээ би боцохгүй л дээ. Гэхдээ би чамд ямар нэгэн буруу хийгээгүй. Тэгээ дотроо бол би өөртөө юу гэж хэлж байгаа юм. Тийм ээ би цагаач штэ. Энтэйгээ эмзэглээд авах шаардлага байхгүй. Амар тайван бай. Тайван байгаарай заяа.
За Монгол хүн гэдгээрээ бид нар бас бахархах ёстой. Гэхдээ бид нар өөр үндэстнүүдээс хамаагүй илүү гэсэн ойлголтыг бид нар хаях ёстой. Бид нар яг адилхан шүү. Харин нэг зорилгын төлөө бидний хөлийг онцлог бүтээсэн баг. Тэ? Бидний алив нэг зүйлийг харахтаа хурдан юм шиг санагдаад байгаа яг тэр одоо чадвар гэхэд хэцүү тийм ээ. Тэр өгөгдөл нь бас нэг Бурхны нэг зорилгын дагуу бидэнд өгөгдсөн байгаа байхгүй юу? Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Одоо нэг маш том шивганд одоо нэг усан үзэм хоёрыг харьцуулаад энэ нь том учраас сайн жимс, энэ нь жижигхэн учраас муу жимс гэж хэлэх боломжгүй үстэй. Яг ясван дээр ингээд идээд үзэнгүүд усан үзэм нь илүү гоё байдаг шүү дээ. Усан үзэм нь гоё хаад. Тэгснээр нөгөө шивгагийн идчихээр цадцсан юм шиг цангаад байдагсан юм шиг болдог те. Ингээд химжээ дамжаа гэдэг гадна үзэмж ерөөсөө энэ хамаагүй. Яах гэж ийм хүү бүтээгдсэн бэ гэдэг нь чухал байгаа. Гуравдугаарт нь бид нар ер нь бол хаач явсан нэг зүйлийг санаж байгаа хэрэгтэй. Бид бол Христэд итгэж амьдарч байгаа хүмүүс байна. Энэ бол бид нар мөнхийн амьдралынхаа төлөө бид нар хүлээж байгаа хүмүүс байгаа гэсэн үг байхгүй юу? Амен. Тийм учраас тэ Бурхныг одоо үг болох Эхлэл номын энэ тэ одоо Йосефийн тухай бол 39-с 50 дугаар бүлэг дээр гарч байгаа. За тэгээд энэ Йосеф хэдийгээр хар нутагт ах нарын тэр буруутай үйлдэлээр зарагдаад боол тэ одоо босгоны шороо ингэж тэ боолын боол босгоны шороо явж исэн үе байгаа. Бүр ингээд тэ одоо шоронд бүр ингээд бүр мартагдцсан гэдэг юм байгаа даа. Түүнийг өмгөөлөх хинч байхгүй. Тэр гадна амьдарч исэн учраас. Гэсэн ч тэр үнэхээр Бурханд итгэсээр байсан гэдэг нь түүний амьдралд байсан үнэхээр ерөөл байгаа даа байхгүй. Тэгээд тэр халуунаар итгэлээр халуунаар Бурхандаа итгэж ингэж амьдарч бас Бурхан түүний амьдралыг хэрхэн ерөөсөн тухай энэ Эхлэл номын 39-с 50 дугаар бүлэг дээр гардаг бахны. За тэгээд одоо нас өндөр болсон тэр өөрийнхөө одоо хүүхдүүдэд загч байгаа байхгүй. Бурхан манай өвөг дээдсд амласан тэр Канаан нутагт та нарыг Бурхан аваач голноо. Битгий санаа зовоорой. Би тэгээд нөгөө түүний олсон амжилт Бурхан түүнд өгсөн амжилт юу байсан гэхээр тэр нөгөө бүр ингээд шоронд хоригдож исэн нэг юм гайхамшигтай үйл явдал болдог тийм ээ. Тэгээд Бурхан түүнийг нөгөө Египтийн Фаро хааны яг дараагийн хүн болгоод байгаа байхгүй. Тэгээ хаан бүр хэлж байгаа шүү дээ. Би хаан гэдгээр л чамаас ондоо. Түүнээс бол чи энэ Египтийг захир гэж хэлсэн байгаа байхгүй. Би чиний хаан, харин чи энэ нутгийн захирагч гэж хэлж байгаа. За ингээд одоо тэр улсыг бүр ингээд сэргээх ажлыг бүтэн хийж байгаа. Тэгээд тэр гамшигын жилүүдэд тэр өнтөө давж харанч бүр ядарч үдэрсэн туслах тэнхээтэй байж байгаа байхгүй. Бурханд итгэж Бурханы зорилгын дагуу үнэхээр төвчээртэйгээр түүнд өөрийнхөө амьдралыг ингэж даатгаж өгж байгаа нэгэн халуунаар итгэж амьдарсаар байгаа нэгэн өөрийнх нь амьдрал бас өрөөгдөөд аврагдаа зогсохгүй бусдыг ч гэсэн хооллох тэнхээтэй болж байгаа гэдгийг бид нар анзаарч байгаа. Тэгвэл энд бид нар нэг юм хідэн зөвлөгөөг Библиэс харж байна. Бурханы дотор амьдрья гэж тэ. Бурхан дотор амьдрья. Бурхан дотор амьдрах гэдгийг утгыг хэдүүлээ нэг ойлгоод. Тэгээд харцгаая. За бид нар ямар нэгэн зүйлийг ингээ гаднаас нь хараад за одоо нэг байшинг сүмийн байшинг гаднаас нь харчаад. За энэ бол сүмийн байшинг гэж. За тэгээ одоо би ер нь бол айгу талтай амьдэрдэг. Би ер нь бол одоо ер нь итгэчих гээд байгаа хүн гэд ингээд яваад ах нэг ондоо. Харин бүр энэ дотор орж ирээд тэгээ бүр Бурханд итгээд тэр бол миний эзэн юм аа, миний амьдралын хаан юм аа, захирагч юм аа гэд амьдарч байгаа хүний амьдрал нэг ондоо амьдралахгүй. Эцсийн нэг өдөр ирнэ гэж Библи ярьсаар байгаа. Тэр өдөр бүгд одоо Бурханы өмнө шүүгдэхэд яг Бурханд халуунаар итгэсэн нэг нь л аврагдана гэдгийг л ярьж байгаа шүү дээ. Есүсийг аврагчаа гэж үнэхээр итгэсээр амьдарсаар ирсэн тэр хүн л аврагдана гэж яриад байгаа. Түүнээс ер нь дэмжиж явсан шүү гэд ингээд тэ ер нь бол би их талтай байсан. Ер нь бас зарим хүмүүс нэг өмгөөлөөд явсан юм байгаа гэдэг гэсэн. Тэр бол тийм хангалттай биш гэж би бодохгүй байгаа. Йосефийн амьдралын талаар 39 энэ Эхлэл номын 39-с 50 дугаар бүлэг дээр ингээд харахад ингээд энэ богинохон бичигдсэн боловч энэ маш олон жилиг тэнд өнгөрөөсөн байна. Тэр залуухан ингээд нэг 10 итгэн настай хүүхэд одоо бусдын гарт ирээд
Тэгээ одоо түн хэлэхдээ тэр өндөр нассан байгаа шүү дээ, тий. Бүр 110 наслсан гэж байгаа шүү дээ. Тийм олон жил амьдарсан байгаа. Итгэлийн амьдрал бол он жилүүд, энэ бол цаг хугацаа, энэ бол урт хугацаа. Тэгэхдээ зарим өдөр нь мяараад, зарим өдөр нь мандаал ингэж явах тухай бас яриаггүй. Тийм ээ? Зарим өдөр нь бурхнаас холдожгүйгээл одоо мартаал тэгж явж яснаа нэг ингээд нэг гин тухай орсон юм шиг буцаж ирээд гэл. Яг хүмүүс их хвчлэн тэгдэг боловч тийм ээ? Эхнээс дуустал те унаж босч хамаагүй бурхандаа итгэж түүнээс зуурсаар амьдарч байгаа амьдралыг Христэд итгэлийн амьдрал гэж ярьж байна. Яагаад гэж бид нар энэ дэлхий дээрээс нэг юм идэх хоолоороо дутчихгүй, нөгөө өвдөж хавдчихгүй, нэг хангалуун хийгснээ хийчих тийм одоо эрхчлөөтэй байхыгаа аз жаргал гэж боддог. Гэтэл жинхэнэ аз жаргал гэдэг бол бурхнаас бидэнд анханаас нь тэр ерөөхөөр өгсөн тэр мөнхийн амьдрал байсан юм аа. Амен. Тэгэхээр энэ аз жаргалыг бүгдээр талархаж амьдраарай гэж хүсэж байна. Тэгээд ариунаар амьдрцгаая гэж уриалж байна. Тэгээд тэр үнэхээр Йосефийн хувьд те одоо түүний амьдрал ингээд түүнийг бүр амьдрал нь нэг мөчийн дотор ингэж те одоо баян болж болохоор бас ингээд нөгөө тэр өөрийг нь захирж байгаа хүний эхнэрийн таалалд орж болохоор бүр ингээд ганцхан ингээд бэлгийн харьцаанд ороод ерөөсөө маш их ивэлтэнд орчхоор тийм боломж гарсан ч юу гэж хэлсэн гэхээр би бурхныхаа өмнө болон намайг одоо ингэж те одоо захирж байгаа те эзнийхээ өмнө би ийм нүгэлтэй зүйл хийхгүй гэд хувцаа хүртэлтэй одоо зуураад ахаар нь гарт нь хаяад зугцсан байгаа байхгүй. Тэгэхээр нүгэлт амьдралаас зугтах гэдэг чинь энэ юу ахгүй аюу хэцүү санагддаг заримдаа. Гэхдээ эн чинь богинохон түр зурвал юм байхгүй. Бид нар нэг хэдэн жилэл тисчгэд тийм ээ одоо тэр бурхны амлсан тэр мөнхийн улсад бид нар орноо тун утахгүй орчих гээд байна гэдгийг хэлж байна гэсэн. Цагаан сар өнгөрөх тусам нэг нас нэмж байгаагаа баахан ярьдаг тийм ээ бид нар тийм. Тэгээ би ингээ дүүгээрээ тоглоод байцсан манай ихтэй дүү надаас ах болчлоо гэд. Тэгээ нөгөө жил мэл орлоо гэд яриад ахаар чинь нөгөө нөхөр чинь 49 дэн болчихж байгаа байхгүй. Тэнгэр чинь би одоо 49 дэн шүү дээ. Тэгээ хоёул одоо цагаан сар гарчингуу чинь он гарчлаа цагаан сар гарчингуу нас нэмээ юмгод манай дүү надаас ах болчиход юм. Энэ их жоохон ойлгомжгүй юм болоод байгаа. Би содол ойлгоогүй. Богинохон амьдрал бид нар жоохон тэсэх хэрэгтэй болчихж байна гэсэн. Тэгээ тийм учраас бид нар одоо илчлэл номыг харах юм бол миний хүмүүсээ тий жоохон төвччээрээ. Тэгээд би та нар дээр очино. Би тэгээд та нарыг өөртөө авах болно гэж хэлж байна гэсэн. Амен. Зовлон бэрхшээлийг төсвөр төвчээр ба залбирлаар бид нар ялах ёстой. Гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгох ёстой. Йосеф тэр шорон оронд ингээд байж байхдаа бурхан зөндөл залбирсан багтай залуу хөлт учраас эзэн минь намайг энэ юунаас чөлөөлж өгөөч. Би юм тэг хэлсээр би энд ингээд олон жил зовж байна. Намайг одоо чөлөөлөөд өгөөч гэсэн. Өчнөө жил шоронд байсан. Бурхан хариулахгүй байгаад байсан ямар учиртай юм бол. За гэтэл түүнтэй хоригдохоор нэг хоёр хүн орж ирэх хүртэл тэр шоронд байсаар гэсэн. Нөгөө хоёр хүний зүүдийг нь тайлж өгөөд нэг нь цаад зарахуулж нөгөөдг нь өршөөгдсөн. Нөгөө хүн одоо хэрвээ түүний одоо зүүдийг тайлж өгсөн тайллаар нь тийм ээ бурхан Йосефэд тийм одоо юу өгсөн байгаа. Тийм авиас өгсөн байна тийм. Тэгсэн за зүүд нь тайлагдсан тэр одоо хааны сүнж судлагчхаа чиний тухай би өршөөлийг хаанаас асууж өгнө гэчгээд таг мартцсан ба. Дахиад 3 жил өнгөрсөн ба. Нөгөө тэр шоронд байгаа хүнд энэ тийм амар зүйл биш шүү дээ тийм ээ. Өдөр болгол нэг юм эрх чөлөөгүй амьдралаар амьдарч байгаа хүн байхгүй. Тэгээ одоо Библиэр хэлж байгаа байхгүй тэр шоронд багтсан бурхан түүний гарын үлсийг өрөөлөө. Тэгээд тэр шоронгийн одоо хянагч тэр захирагч хүртэл түүнд айгүй таата боллоо гэж хэлээ. Таата боллоо гэд гадуур яваад эрх чөлөөтэй амьдраад ингэсэн юм уу? Шорондоо л байсан шүү дээ тийм ээ. Зүгээр л түүнийг ингээд янз бүрийн өөр хүнд дарамттай ч юм уу учирж болох аюулаас хамгаалсан байж бас болох байхгүй. Өнгөрүүлсэн байж болох байхгүй. Тэгэхээр бүгдээр амьдралыг яг энэ байдлаар хараарай гэж би тавхныг зөвлөмөр байгаа. Өдөр болгоны чинь амьдрал нэг тийм happy биш байхгүй тийм ээ. Бид тэр одоо ингээд айл хисээл эхлээд хисэж эхлэхэд их гоё шүү дээ тий. Тэгээ нэг 10-20 айлны дараа болоод ер нь за ядарч जैन тхүү одоо болиг ингээд бүр тий нөгөө жаргал нь бүр жадвалцсан гэж дээ шүү дээ. Бид тэр зүгээр энэ амьдралын бүх өдрүүд тийм эрх юм тэгш байна гэж бурхан хэлээгүй.
Харин бидний амьдрал зовлон, бэрхшээл, асуудлууд бүр ойлгохгүй юм бас зөндөө байна гэдгийг хэлж байгаа. Энэ болгоныг тайлахыг ч гэсэн бурхан бас бидэнд зөвшөөрөөгүй. Яг л бидний нас хүрэхгүй байхгүй. Би маргаашийнхоо тухай мэдээд яах юм ер нь? Тэ? Би хизээ хаана үххийг мэдээд яах юм? Энэ дэлхий дээр замбрааг байдлын үүснэ үсттэй. Би өөрийнхөө маргаашийн ирээдүг би засчиж болдог болвол бурхан бидэнд ямар хэрэгтэй юм? Бурханд итгэж амьдрах амьдрал гэж ямар учиртай болчихж байгаа. Тэгэхээр бид энийг ойлгох хэрэгтэй. Янз бүрийн авьяас чадруудыг бурхан өгдөг. Гэхдээ тэр болгон бид нэр амьдралынхаа ирээдүйн өдрүүдийг шийдээд, зовлонгоо холдуулж, жаргалаа дуудаад ингэж амьдрдаг юм байхгүй шүү. Бурхан тийм зүйл амлаагүй. Харин богинохоо энэ өдрүүдэд бурханд итгэж амьдраарай. Хичнээн хэцүү зовлон бэрхшээлийн дунд байсан ч түүнд итгэж, түүнийг дуудсан хэвээр амьдраарай л гэж хэлж байна гэсэн. Танд бурханаас өгсөн авьяас чадварыг та бас хэрэглэж амьдрдаг байх ёстой. Энэ зөв. Гэхдээ үүнийг бүх юмны таглаа болгож болохгүй. Манай нэг найз байдаг гэсэн. Одоо ер нь бол иш үзүүлгийн бэлэг гэдэг хүмүүс энэ тэнд их ярьдаг л та. Тэгээд Библиэлд ч бас байна. Тэгээд яг Библийн чиглүүлэг болохоор Бурхны үгээр тэгээд чуулганыг босгон байгуулахын төлөө өгөгддөг гэж байна. Тийм ээ. Тэгсэн чинь нэг удаа манай тэр найз надтай хулцснаа тэгж авдээ. Би ингээд чамайг их муухагаар зүүдлээ. Тэгээ чи нэг буруу юм хийгээд байгаа учраас тэгж зүүдлэгдэж гин гинэ. Гэхдээ би зөрөндөл буруу юм хийдэг шүү дээ чи. Тэгээ яг юунаас нь болоо миний амьдрал болохгүй болчиход байна гэд. Надаа жоо сонирхолтой санагдаад би асуугаад байсан чинь ер нь явсаар гад намайг яах гээд байна нөхдөд нөгөөдөг чинь өөрийнхөө дагалдагч болох гэжсэн нөхөр байгаа байхгүй юу. Тэгээ өөрийгөө сонсдог хүн болох гэдэг. Тэгээ би аачлаарай чи тэгж байгаа бол би тэхгүй. Өөрөөсөө л сонсож гинэ. Тэгвэл айгу зөв хариултуудыг хэлж өгөх гинэ. Тэгээ би амьдралаа тэгээд залаад явах байсан юм байна лээ. За нэг эмэгтэйдээ намайг за би чи ихнэрх өмнө ярьж болж байгаагүй. Нэг эмэгтэйдээ намайг суухан зөв юм а гэсэн иш үзүүлэг ирлээ. Ихнэртэйгээ танилцахаас өмнө байхгүй. Тэр шаал өөр эмэгтэй зэ. Тэгсэн чинь өндөө найзаагаа шахах гэжсэн л юм байсан байгаа байхгүй. Хүмүүс хэрвээ өөрсдийн зорилго, өөрсдийн санааг, хүслийг гүйцэлдүүлэхийн тулд иш үзүүлэг гэчийг хэрэглүүл энэ буруу болно. Энэ бол үнэхээр одоо буруу зүйл болно. Харин бурхны чуулганыг босгон байгуулахын төлөө гэдэг утгаар байвал энэ бол жинхэнэ голдөрлөөрөө явж байгаа гэсэн утгатай. За тэгээ одоо дуу дуулдаг бол бурхныг магттай сайн мэдээг ярихад тараагаад Христийн нэрийг алдаршуулад амьдрахад бурхан танд яг ямар авьяас бэлгээ өгсөн бай түүгээрээ алдаршаарай бурхныг алдаршуулаарай гэж хэлж байгаа. Тэгээ нэгэн тийм юу байдаг штэ тий одоо солонгосын нэг имээ заармаг ингээд зардаг байсан тухай нэг тийм яриа явдаг штэ. Би тэгтээ бүр өөрөө тэр хүнтэй уулзаагүй учраас. Гэхдээ тэр хүн яасан гэхээр өдөр болгон зарж байгаа заримыг надаас энэ заримгийг авж байгаа хүн гэхээр эзний өрөөлөх хүрэх болтгоо гэж залбирдаг байсан юм а гэж. Тэгээ яагаад ч юм тэр одоо тэр хотын одоо дарга тэр эмэгтэй заримнаас эдсэн байна л да. Тэгчээд өөрт нь бүр маш амттай санагдсан гинэ. Тэг бүр дахин ингээ иддэг болсон. Тэгээд нэг өдөр бүр өөрөө ирсэн. Игчээ бусад бүх энэ заримгуудтай адилхан л харагдаж байгаа мөртлөө таны энэ одоо зарж байгаа заримгийг идсэн чинь ингээд бүр үнэхээр цайхан амттай байгаа даа. Ямар учиртай юм бэ гэсэн чинь би одоо миний энэ зарим надаас заримыг хөдөлж авч байгаа хүнийг та эзэн минь ивэж өгөөч гэж би бурхан залбирд юм а гэсэн. Тэгээд таны бурхан хин юм бэ? Надаа ярьж өгөөч гэдэг. Тэр хотын дарга тэр эмэгтэй цуглаанд тэр дараагийн бүтээсээ өдөр очсон баг. Христэд итгэж болсон. Тэгэхээр тэр эмэгтэй одоо өөрт нь байгаа тэр одоо жижиг бизнесээ ч гэсэн бурхны нэрийн төлөө хэрэглэхийг хүссэн байгаа даа үстэй тий. Бурхан ямар нэг аргаар ажилласан байгаа даа гэсэн утгатай. Халелуя. Нэг сүмд би өсвөрийн цуглаанд нэлээд хэдэн жил үйлчилжсэн Монгол. Тэгээд бид нар 10 жилийн хүүхдүүд чинь их өргөл шалахгүй шүү дээ тий. Тэгээ өргөл хийгээл өргөл аваад ингэхтэр ингээл хитгэн ингээд тэгээд тухайн үеийн чинь мөнгө чинь ингээд 1 төгрөг 3 төгрөг гэдэг хачин юм л байдаг гэсэн шүү дээ тий. 10 төгрөг өдөр бол харагдахгүй шүү дээ. Тэгээ 1 төгрөг 3 төгрөг л орж ирж шүү дээ. Тэгээд 1 төгрөг байсан ч гэсэн ингээд бүр ингээд хуучин мөртлөө ингээд яагаад ч юм бүр хин нэгэн бүр ингээд хөөс тий. Гар исгмээр болтол ингээд угаагаад
Тэгээ ингээ эндүтцэн. Тэгээд одоо тийм өргөл өргөдөг гэсэн. Тэгээд нөгөөт нь ингээ тоолохоор ингээ 2 3 ширхэг байгаа ч гэсэн бүр ингээ дандаа тийм. Энэ хэн бэ гэж бүр бодоход хүргэсэн заяа бидрийг те. Одоо багш нар ингээд өргөл авчгаа дараа нь яаж байгаа шүү дээ. Тэгээд энэ хэн ингэж хийгээд байна. Энэ хүүхдийг олон хэдүүлээ гэсэн ба. За тэгж байгаа нөгөө хүүхдээ олон үсттэй. Тэгээ нөгөө хүүхдийг чи яагаад ингэдэг гэсэн чинь би надад тэгээ бурханд өргөх зүйл баг байгаа ч гэсэн миний сэтгэлтэй түнд би түн гэдэг бүр чин сэтгэлээс зориулъя гэж боддог учраас би цэвэрхэн би өргөмөр байна гэж ингэж шийдсэн байгаа байхгүй. Тэгэл зүгээр тийм хийж байгаа нэг бурхныхаа өмнө тэгээ бурхны төлөөг хийж байгаа нэг жижиг үйлдэл нь хүний анхаарлыг татдаг байхгүй. Тэ хүний анхаарлыг татдаг. Түүнээс биш бид нар хүний анхаарлыг зүгээр ингээ өөрийнхөө татах гэж айгүй оролддог. Гэтэл үнэндээ Библийн дагуу зарчим бол бурхандаа хэрхэн итгэж байгаа ч хүн хараад ирдэг гэсэн утгатай байна. За Есүс Христийн зан чанарыг бүгдээрээ дуурайж амьдарцгаая. Йосеф бол бусдад үнэхээр халамжтай, сэтгэлээ тавьдаг, тэгээд бас ариун амьдардаг, бурханд итгэгч хүн байгаа. Хааны өмнө очсон ч бурханд итгэдэг гэдгээ ерөөсөө тийм ээ нуухгүй, айхгүйгээр хэлдэг. Энэ хааныг хачин зүүдлээд үүндээ шаналсан, түүнийг нь тайлж өгөх хүнч байгаагүй. Йосеф бурхан тийм онцгой авьяас чадвар өгсөн учраас Йосеф хааны зүүдийг нь тайлж өгсөн баг. Тэнгүүтээ нөгөө Йосеф тэгж хэлдэг шүү дээ. Энэ тайл нь миний бурханаас ирж байгаамаа гэж хэлж байгаа. Бүх зүйлсийг бүтээсэн, орчин ертөнцийг захирж байгаа бурханаас ирж байгаамаа гэдгийг хэлж байгаа. Нэг газар дэлхий дээр хүмүүс бид нар өөрсөндөө байгаа авьяас чадвартаа ингээд ирдээд тэнд бурханы нэр дурддаггүй. Миний нэр гардаг. Тэгээд та бүхэн үнэхээр бас яг нэг бодож үзээсэй гэж хүсэж байгаа. Бурхан өгөөгүй болвол бурхан та бурхантай хамаатай биш л байсан бол танд ийм авьяас чадвар угаасаа байхгүй. Бурханы одоо нөгөө шинж чанар бидэнд байдаг учраас тэр авьяас чадвар биднээс бас гарч яадаг гэдэг бодох хэрэгтэй. Бурхангүйгээр энэ болгон утга учиргүй байсан юм аа. За хамгийн сүүлд нь Бурханы амласан үгийн дагуу алсын хараатай амьдраарай гэж та бүхэн уриалж байна. Бурханы амласан үгийн дагуу яана гинэ? Алсын хараатай амьдраарай. Бидний алсын хараа юу байж болох вэ? Тийм. Алсын хараа юу байж болох вэ? Бид нар мөнхийн улс руу зорж байгаа гэдэг маань бидний хамгийн том алсын хараа. Харин мөнхийн улс руу зорж явахын амьдралдаа Бурхан надад хэдэн насыг өгсөн бөөмөд тэр өдрийг дуусах хүртэл би Есүсийн тухай ярина гэдэг маань бидний алсын хараа байхгүй юу? Тэгээд бас нэг ойр зур үйлчлэл одоо бизнесийн хувьд нэг тийм компани бол хэдэн хүнтэй ийм ч одоо амжилттай ийм болно гэсэн ийм бас нэг жижиг алсын хараа байдаг. Харин энэ маань Бурханы алдрын төлөө бол энэ жинхэнэ алсын хараа байхгүй. Алсын гэдэг чинь Бурханы л одоо улсад байх хэмжээ байхгүй ерөөсөө тийм. Тэрс алсын гэдэг чинь бидний нэг ойрын хэдэн жил биелүүлэх гэж байгаа зүйл ерөөсөө биш байгаа даа. Йосеф хайр газарт амьдарсан цагаач байсан хэдий ч олон хүмүүст найдварыг өгч байсан маа. Аз жаргалаа бусдаа хуваалцагч тэр амьдралынхаа 93 жил нь Египтэд өнгөрсөн ч өөрийн гэр бүл ба төрөл төрөсtöд туслан одоо өөрийг нь худалдаж байсан хүмүүс өлсгөлөнгөөс аварч тэдэнд амьдралаараа сайн үлгэр жишээ болсон юм аа. Ялангуяа бурхан түүгээр дамжуулан Египт, Израиль болон өөр олон улсуудыг өлсгөлөнгөөс аварсан байгаа. Түүний амьдралаас харахад тэрээр ахнараа болон түүнд мууг хийсэн бүгдийг уучлан хайрлахын сайн дурайллыг бид нар харж байна. Аз жаргал гэдэг нь хайр болон уучлалаас ирдэг зүйл ба. Сэтгэл хангалуун байх ба баяр хөөр юм аа. Амен. Аз жаргал гэдэг бол түүнээс мөнгөтэй болох тусам л баян хүний балыг тойрохгүй гэдэг үг байна шүү дээ, тийм ээ. Мөнгөтэй болох тусам бид нар үнэхээр аз жаргалтай болно гэж бид нар боддог. Үгүй ээ, аз жаргалтай байна гэдэг чинь юу хэлээд байна гинэ? Хайр болон уучлалыг бид нар хэр үзүүлж өгч амьдарч байгаагаар мөн сэтгэл хангалуун байгаагаар бас баяр хөөрөөр бид нар үүнийг хэмжиж болно гэсэн үг байна. Аамен. Иймд та уулзах хүнтэйгээ уулзаж, уучлах нэгнээ уучлаж, эзэн олгосон энэ амьдралын үйлчлэлдээ, энэ үйлчлэлдээ сэтгэл хангалуун баяр хөөртэй байж, Бурхантай нэгдэн аврал ба баярын сайн мэдээний гэрлийг
бүх дэлхийд даяар тарааж тэ сайн мэдээг тунхаглагч болоосоо гэж эзний нэрээр та бүхэнд өрөөж байна.